Өнөөдөр гэр бүлийн уулын талаар бүгдээ үзэх болно. Тэгээд эзэн гэрийг босгон байгуулдаг юм аа. Маш чухал сэдв байгаа. Тэгээд залбирцгаая. Эзэн минь өнөөдөр үгийг ойлгуулж өгөөрэй. Таны үгийг бид мэдээж сурж явахад удирдан дагуулж чиглүүлж өгөөч гэж танд өргөн даатгах байна. Удирдан дагуулж чиглүүлж өгөөрэй. Үу тааллуудыг, удирдамжуудыг, ойлголтуудыг эзэн та мэдүүлж өгөөрэй гэж танд өргөн даатгах байна. Есүсийн нэрээр залбирч. Амен. Араас дүүрч өгөр. За эзэн гэрийг босон байгуулдаг. За гэр бүлийн харилцаа гэдэг үл юм. Гурван талт харилцаа байгаа. За эхнэр нөхөр бурхан гэж байгаа. Тэгээд нөхөр эхнэр хоёр хоорондоо харилцаатай байгаа. Тэр гурвалжигийн доод хэсгийг харах юм бол хоорондоо харилцаатай байгаа. Бас нөхөр эхнэр хоёр бурхантай харилцаатай байгаа. Тэгээд аливаа хүн гэр бүл ингээд бурхантай харилцаатай байхад эхнэр нөхрийн харилцаа бурхантай хүн хэрэг харилцаа нь ойр дотн байна. Төдий чинээ эхнэр нөхрийн харилцаа ойр дотн болдог. Нэг улам илүү таньж мэдэж түүнийг бурхны дотор өөрөө хин гэдгээ мэдэх бурхныг яг харилцаа ба бурхныг улам илүү таньж мэдээ түүний үгийг уншиж мэдхэд эхнэр нөхрийн харилцаа маш сайжирдаг байгаа. Тэгээ ямар нэгэн байдлаар бурханд ингээд эхнэр нөхөр хоёулаа бурханд итгэдэг байхад энэ зүйлс болж явж байна. Харин ямар нэгэн байдлаар эхнэр нөхөр за нөхөр нь бурхантай харилцаагүй байлаа гэж энэ гурвалжингийн нэг хэсгээр болохоор эхнэр нь бурхантай харилцаатай байгаа. Нөхөртөө харилцаатай байгаа. Ямар нэгэн байдлаар ингээд эхнэр нөхөр ямар нэгэн жижиг сайжиг маргаан үүслэе гэж бодоход нөхөр нь хэрэг бурхантай харилцааг бол тэр гурвалжин биш энэ хөө юм тэр зураасаас гараад яваад гэж байгаа байхгүй юу. Тэр бид бурхантай харилцаатай байх нь асар чухал бөгөөд гэр бүл эхнэр нөхөр үнэхээр бурханы дотор мэдээж бурханыг улам илүү таньж мэдэж явах нь үнэхээр асар чухал зүйл байгаа шүү. Тэгээд нөхөр эхнэрийн бас авралын төлөө бид бас залбирх нь чухал. Авралын төлөө тэд залбирт хэд бурханд итгэх нь үнэхээр асар тийм чухал байна. Хамтаа өргөлүүлэн үзэн тэгээ эзэн гэрийг босгон байгуулдаг. 100 дуулал 127-гийн 1 дээр хэлэхэд эзэн гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагч дэмий хөдөлмөрлөн. Эзэн хотыг хамгаалахаас нааш манаач хүн дэмий сэрүүн байна гэж байна. Тэгээ бурхан гэрийг байгуулдаг. Тэгээ бурхан гэрийг байгуулахаас нааш ингээд хүн түүнийг ингэж барьж байгуулах гэж болохоор дэмий хөдөлмөрлөн гэж байгаа байхгүй. Тэгээ юу гэж судалдаг бол бурхан гэр бүлийг байгуулдаг юм аа. Өөрөөс гарах зүйлс байгаа. Сайн зүйлс хийх хэрэгтэй. Тэгээ бурхан гэрийг байгуулдаг буюу гэр бүлийг бурхан өөрөө бүтээсэн, гэр бүлийг бурхан өөрөө барьж өгдөг босгон байгуулдаг юм аа. Энэ бол бурханы хийх ажил байгаа. Ингээ бурхан руу чиглэсэн гэр бүлийн хандлага байна. Тэгээ бид аав ээж болоод ингээд бид нар яах вэ гэвэл үр хүүхдүүдийгээ бурхан руу чиглүүлсэн харилцаатай байх хэрэгцээтэй. Бурхан руу чиглэлний талбар дээр бурхан би ийм агуу зүйлсийг хийсэн гэдэг зааж өгөх, зоргох тий бид энэгээр хэдийгээр ажил хийдэг боловч ажлыг бурхан өөрөө өгдөг. Ажлыг мөнгө олдог боловч мөнгийг бурхан өгдөг байгаа. Яг л ажлыг тай байх боломжийг өгсөн эрүүл сарвал байл бурхан биднийг байлгаж байгаа бөгөөд хүүхдүүдтэй гэр бүлдээ бурхан руу чиглүүлж хандлага өгч явуулахаар байна. Бүр хүүхдүүд бол ерөөсөө эцэг эхийн тусгал ээждэг. Аав ээж нэгт ямар хүмүүс вэ? Яг тэр үнийг дагаж хүүхдүүд бас тийм болдгоо. Тэр аав ээж нас түүнийг хүүхдүүдийг дагаж бас чиглэдэг байна. Тэгэхээр бид нар яг бурхан руу хандуулсан тэрхүү чиглэлүүлэхтэй бид нар байх юм аа. Тэг эхнэр нөхрийн харилцаа гэж байна. Тэгээд эхнэр нөхөр хоорондоо яаж харилцах вэ гэхээр энэ 1-р Петр 3:7 дээр хэлж байна. Нөхрүүдээ эхнэр чинь эмэгтэй хүнд бол түүнийг хэврэгхэн сав мэт үзэн та нарч мөн адил их нэртэйг ойлголцож амьдарч гэж байна. Амийн нүгэлсийг хамтран өлгчийн хав түүний хүндэтгэх ингүүл залбирчин саа дотор очихгүй. Тэгээд нөхрөн яг л эмхтэй хүнийг ийм хэврэгхэн бос сул дорой гэдгийг нь үзээд сул дорой гэж өөртөө бодож хүлээж авах нь штэ. Тэгээ яг л юм хэврэгхэн сав шиг тэгээ адилхан тэгж өөрөө үзнэ гэж. Тэгэхээр нөхөр хүн эмгтэн тэр хэврэгхэн сав гэж үзэхгүй юм сүртэй ингэж бас зарим тохиолдол үздэг тохиолдол бас байна. Тэгэхээр тэгж үзэхгүй харин бид нар яг их нэртэйгээ ойлголцож амьдрахаар байна. Ойлголцож амьдрагдмалахаараа тэрхүү ойлголцож тэр аливаа талбарууд дээр ойлголцоход хэцүү талбарууд дээр яг ойлголцохыг сонгоно, ойлголцож явахыг сурна. Тэгээд өөрөөс зориулал гаргах байхгүй. Тэр яг
Харин энэ дээр ингээ бүх зүйлс дээр өөр хороо шийдэт гэсэн үг. Удирдах биш, өөр хороо байгуулах, өөр хороо байлгахаар биш харин ойлголцож амьдрах гэж байгаа. Ойлголцсон нь болохоор их нэртэйгээ нийгэм бий боллоод нийгэм бий болоод их нэртэйгээ ингэж ойлголцож түүний альва талбар дээр ойлгоход хэцүү. Эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёр альва зүйлийг өөрөөр харж сэтгэдэг. Яг адилхан хүмүүс биш ахгүй. Шал өөр хүмүүс болохоор түүнтэй ингэж ойлголцож түүнийг ойлгож амьдр. Тэгээ заавал ингэ захирхаад тохш түүнийг хайрлаж хэрхэн сан мэд хандаа. Тэгээд амийн нэгүслийн хамтран өглөгч буюу хамтрагчийн хувьд түүнийг хүндэтгэл гэдэг л яа тэгвэл өөртөө хүн хэзээч муу мухаа хийхгүй муу мухаа үгсээр хэлэхгүй тийм өөртөө. Тэр хамтрагчийн хувьд түүнийг хүнддэг. Тэгэн дээр юм шалтгаан байхгүй. Ингүүл залбиралчин саа дотор очихгүй гэсэн байна. Юу гэвэл залбирал саа дотор очирч болдгоо гэхээр болдог байна. Харин ингэх юм бол залбирал саа дотор очихгүй гэж бидэрт хэлсэн байна. Тэгвэл эрэгтэй хүн яг нэрээ ойлголцож амьдрын түүнийг хэврэгдэн сан мэд бас үзэж түүнтэйгээ хатуу хандахгүй өө түүнийг хүнддэх юм аа. Үүний дараа залбир саа дотор очихгүй. Хэрвээ ингэж хатуу хандаад ингэж байгаа бол залбир зөндөө залбирсан бол залбирлан саа дотор очих бас боломжтой гэж харагдаж байна энэ дэр. За 1-р Коринт 11:3 дээр Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эм хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн гэдгийг та нар мэдээсэй гэж би өсөж байна. Тийм ээ. Есүс Христ л үнэхээр эрэгтэй хүмүүсийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн гэж байна. Тэгээд Христийн тэргүүн бол Бурхан юм аа. Тэгэхээр бид нар үүнд итгэлээрээ хандна. Үнэхээр Бурхан бол Христ Есүсийн тэргүүн гэдэгт бид нар хүлээн зөвшөөрдөг. Тэгээд Христ бол эр хүний тэргүүнгээр хаалалуяа тийм ээ эрэгтэй хүн Бурханаар удирдуулдаг байх нь үнэхээр чухал юм аа. Христ бол эр хүний тэргүүн байх нь чухал юм гэж бид нар бас баярлалдаг. Үнэхээр тийм шүү хаалалуяа гэж явдаг. Харин яг энэ эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн гэдгийг итгэдэгээрээ хүлээж авна. 1-р Коринт 11:3 дээр яг бичигдсэн байгаа байхгүй юу? Эр хүн бол эмх хүний тэргүүн гэд хэлсэн байхад энийг бид нар яг бид нар хүлээж авна. Итгэлээрээ хүлээж авна. Тэгээ итгэлээрээ хүлээж авч огшоо явнаа. Тэгээ энийг нь эрэгтэй хүн ч хүлээж авна, эмэгтэй хүн ч хүлээж авна. Эр хүний тэргүүн буюу одоо ингээд удирдах байгаа нэг хэсэг нь шүү дээ. Тунгууд нь удирж байгаа нь болохоор тэгээд нэг бие ч бас хамттай байдаг. Толгой нь урагшаа явчаад хөлн ардаа үлдээх биш. Харин хамттай явдаг. Тэгэхээр толгой нь урт нь ингээд хаашаа явах уу гэдэг чиглэх үү гэдэг бодож сэтгэдэг байна. Тэгээд эмгтэй хүнгүүгээр эмгтэй хүнээс саналгүйгээр хамтдаа явна гэж байхгүй. Тэгэхээр мэдээж цуг явнаа. Тэгээд зөвхөн эрэгтэй хүн тэргүй юм аа. Зарим тохиолдолд эмгтэй хүмүүс өөрсдөө тэргүүлэх гэдэг өөрсдөө байлгана. Сэлмүү нэг одоо энэ юм сүртэй тэгэл мэднэлээс тэгэл явчих зүгээр гэдэг өөрөөрөө шийдэх гэдэг. Тэгж шийдэхгүй байгаамаа. Харин яг дараачийн байдал руу, дараачийн зүг рүү хүмүүс уушаа явах юм аа. Тэгээд нөхөр бол эрэгтэй хүн бол эмэгтэй хүн тэргүй. Тэгээ Эфес 5:33 дээр хэлэхдээ гэхдээ хин ч өөрийгөө харилгын адил эхнэрээ харил. Эхнэр нь нөхрөөсөө имэж бай. Хоёр зүйл байгааз. Тэг ингээд гэхдээ хин ч гэж аахгүй. Ямар ч хүн өөрийгөө хайрладаг. Хайрладаг нь угаасаа хайрладаг. Өөртөө хайргүй гэж аахгүй. Тэрнтэй яг адилхан эхнэрээ хайрл гэж аахгүй. Би өөрийгөө хайрлж гин үхээр хайрлж гин. Тэгвэл эхнэрээ хайрл. Шингийн зүйл байхгүй. Эхнэрээ хайрлах нь үнэхээр чухал юм аа. Харин эхнэр нь яг нөхрөөс имэж байна. Энэ имэн нь болохоор айх гэхээс л имээдэг хүндлэл байгаа. Бид бурхнаас айдаггүй, би бурхнаас имээдэг. Бурхны өмнө би буруу юм хийчихвээ. Би гим нүглээ улаахгүй ажгүй өргөлөө би дутуу өргөчвээ гэж хүмүүс имээдэг наа. Тэр эхнэр нас нөхрөөс имэжээ гэсэн харилцаа. Тэгээ бурхны үг байгаа шүү харилцаан дээр. За тэгээ цэвэрлэгээ ба эхнэр ба нөхөр гэж байна. Эхнэр нөхрийн бол бас энэ цэвэрлэгээ хэрэгцээтэй. Цэвэрлэгээ гэдэг нь болохоор сэтгэл зүйн болон уучлал ингээд олон цэвэрлэгээнүүд байгаа. Тэгээ хамгийн эхнийс нь болохоор Яаков 5:16 дээр тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ улааж бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болоо. Зөвхтийн залбирал үр нөлөөтэй бөгөөг ихийг өсөлтүүлж чадна. Тэгэхээр юу чинь бие биенийхээ өмнө нүглээ улааж гэж байна. Хин нэг нь альва нэг гимнэглүүлсэн бол тэр нэг би ингэж гимнэглүүлсэн юм аа би ингэсэн юм хүлээн зөвшөөрч гэсэн үг байхгүй. Тэгээ бие биенийхээ төлөө залбир. Тэгэхээр нэг нь ингээд нэгнийхээ төлөө залбираад хамтдаа цуглаж нийлээд уулзаад тэгээд яг тэр сэдвийн дагуу тэр үнийг залбирч өгнө.
Мэдээж бас яг зөвхөн гим нүглийн төрөл төр яг ихнэр нөхрийн хооронд бас мэдээж зарим талбарууд дээр зарим гим нүглүүдийг зөвхөн эрчүүд хоорондоо уулзаж эсвэл пастор ахлагчтай уулзаж тэрээр хүмүүнийг итгэмжид яриаг нь цаашаа гаргахгүй хүмүүст хуваалцдаг талбар хүнд хэцүү нөхцөл хүнд хэцүү кейсүүдийг тэгж улааж тэгээд залбирдаг бас хэсгүүд байгаа шүү. Аа гэр бүлийн хувьд үнээр өдөр тутамдаа үнэхээр тэр гаргахад муугаар хандсан муухай болсон зүйлсүүдийг яг бид нар нэгнийхээ өмнө нүглээ улааж буюу нэгнийхээ өмнө гимших юм аа. Би өндөр чамд муу хатуу хандсан уучлаарай. Тэгээд нэг нөхлөө залбирах байхгүй. Дахиж хатуу хандахгүй байх тусалж өгөрөө их нэрийг мөн та өрөөж өгөрөө. Ингэснээр дамжуулж бидний дотор зүрхсэл идгээгдэх юм аа. Идгээгдэх болно тэгээд зөвхөн залбирал өөр нөлөөтэй бүгд ихийг көсөлж чадна гэсэн байгаа. Матай 18:21-с 22 дээр дараа нь Петр ирж түүнд эзэн ах トゥ минь миний эсрэг нүгэл үлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? 7 удаа юу гэхэд Есүс айлцсан. Би чамд 7 удаа бас харин 70 дахин 7 удаа гэж хэлье гэж. Тэгэхээр хязгааргүй их уучлах гэсэн үг байхгүй. Эхнэр нөхөр бид хоорондын харилцаанд бид нэгний уучлал хязгаар байхгүй. Өргөжлөлөө уучлсаар байх хэрэгтэй. Уучлсаар явахыг хэлнэ. За Эфес 6:18 дээр хэлж байна. Сүнс дотор цаг үргэлж альва залбирал ба гуйл тараа залбирагч байна. Юу гэвэл үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхэл цохиролтгүй оролдлого гуйл тараа сэргийг бай. Тэр бид нар байнга залбирна. Гэр эхнэрийнхээ төлөө залбирна, нөхрийнхээ төлөө залбирна. Бид нар залбирлынхаа сэдвүүдийг хуваалцна. Залбирлаараа цог байхыг хэлж байгаамаа. Тэг бүх ариун хүмүүсийн төлөө цохиролтгүй оролдлого гуйлтаараа сэргийг байж. Тэг бид өргөжлүүлэн залбирсаар урагшаа явсаар байхыг хэлж байгаамаа. Халелуя. Тэг гэрэлтийн өмнөх цэвэрлэгээ гэж яддаг. Тэгээ бид нар бас махан биеийн сэтгэл зүйн хувьд гэрэлхээс өмнө уулзаж байсан тэтгэр хүмүүсийн хогуудыг хамтаа гаргаж хайсан хогийг эргүүлэн оруулж ирэхгүй юм аа. Юу гэвэл хүмүүс гэрэлхээс өмнө огт ямар нэгэн хүнтэй гэр бүлийн болж байгаагүй эсвэл ямар нэгэн болоор үерхжсэн холбогдчихсэн байхад махан бие бол сэтгэл зүйн альва нэгэн холбоос бас байсан байх боломжтой. Тэдгээр хүмүүсээс авсан шарах байх боломжтой. Тиймэрхүү хог ба шархыг яг л гэрэлтийн өмнөх цэвэрлэгээ буюу тэдний бүгдийг цэвэрлээд хоггоо гаргаж байгаа юм. Юу гэсэн үг вэ? Би энэ гэрэлхээс өмнө ийм хүмүүстэй уулзж исэн. Тэгээд ингэж исэн гэсэн зүйлсүүдийг заавал их нэртэйгээ яриад ах шаардлагатай биш. Нөхөртөйгээ яриад ах шаардлагатай биш. Альва нэг хог байвал тэрийг гаргаа ичгээ. Хог гарахад би өнөөдөр ингээл луунгийн хальсын гэсэн байхгүй юу. Тэгээд сонгийн хальсын гэсэн байхгүй юу. Ингэж ярих шаардлагагүй шүү дээ. Хогийг хүн яадаг хогийн сав руу хийлээ. Нийлүүлээ хогийн утаа авч хогийн сав руу авч хайчдаг байгаа байхгүй юу. Манад одоо хогийн сав руу ичээд тэрийг нийтийн гадаа ингэж тавьдаг тэр хогийн сав байдаг. Тийшгээ гаргаад хийчдэг. Тэгээд том бункерлөө. Тэгээд тэр нам аавч бүр том бункерлөө бүр хог ялгах зэг рүү бүр явдаг байгаа. Тэр хогийг бид нар гаргахтаа зүгээр л гаргаа ичж байгаа. Ганцаараа байж хатаа ч гэсэн гаргаа ичнэ. Хэрвээ таны амьдрал айлва нэгэн хүн уулзж исэн бол тэр бүх хогоо гаргаа ичж байгаа. Ерөөсө тэрийг байлгадах шаардлага байхгүй. Тэрний араас яваадах шаардлага байхгүй. Тэр хогийг бүрэн дүүрэн гаргаасаа гэж та бүдийг уриалж байна. Өрөөж байна. Есүс нэр өрөөж байна. Тэр бүх хогуудыг гаргаж хайж байна. Гэвь бүгд хамтаа залбираарай гэж та бүдийг уриалж байна. Тэдгээр хүмүүсийг уучлж байна. Гэрлэхээс өмнө тэр хүмүүстэй уулзсан холбоотой тэр хүмүүстэй холбоотой тэр бүх зүйлийг цэвэрлж гин явуулж байна. Тэгээд сэтгэл зүйн болон махан биеийн хувьд халиваа нэгэн зүйлсээ бол хэрэг цэвэрлж гин гэж залбирна. Тэгээд хамт бүгдээрээ дагаа залбирая. Тэгээд энэ дунд би бас сануулж хэлэх зүйл нэг бол хэрвээ хүн ямар нэгэн байдлаар бэлгийн харьцаанд гэрлэхээс өмнө хин нэгэнтэй холбогдож исэн байх юм бол энэ бол махан бие нэг болсон байдаг. Нэг болцсон байхгүй хамтдаа нийлцсэн байхгүй нэг болцсон. Тэгээд сэтгэл зүйн хувьд махан биений хувьд тэр яг нэг болцсон байдаг. Тэгэхээр үнэхээр яг тэр хүнтэй байхгүйгээр шийдсэн бол тэр хүн махан биений тэр одоо сэтгэл зүйн тэр холбоосыг Есүснээр би тасалж гинэ гэж тасалахгүй бол нэг болоо явдаг нөгөө талаар бодох жишээ нэ иймэрхүү зүйлс байдаг юм аа. Тэр зүйлсүүдийг цэвэрлэж явуулах нь чухал шүү. Хэрэгсгүй болгох нь чухал. За гомнэ би өмнө уулзаж байсан холбогдож байсан тэдгээр хүмүүсээс үүдсэн бүхэл үл уучлалуудыг явуулж байна. Есүсийн нэрээр цэвэрлэж байна. Аамен. Бүх тэдгээр махан биений
болон сэтгэл зүйн үүссэн холбоосуудыг назар Есүснээр би тасалж байна. Хэрэгсэхгүй болгож байна. Цэвэрлж байна. Амен. За сэтгэлийн цэвэрлэгээ. Тэгээд энэ асар чухал хэсэг. Хүн сэтгэлдээ үнэхээр альва нэгэн байдлаар эхнэр ба нөхрийн хүүхэд насны шархтнаас маш олон зүйлс үүдсэн байдаг. Хүний амьдралын ерөөсө тэр орчин, тэр чигээрээ хүүхэд насны шархтнаас ингээд үүссэн байх магадaltaй. Нэгдүгээр шархуудыг бас цэвэрлэх нь чухал. Тэгээд шархуудыг яадаг вэ гэвэл хүүхэд наснд үүссэн шархууд нь болохоор хоол ундгой байх юм. Аливаа нэгэн байдлаар ингээд гэрт нь ингээд аливаа нэгэн зүйлс болсноос үүссэн шарх байдаг. Эсвэл бага ахт нь яг өөрийнх нь нүдэн дээр нь аав ээжийг нэг өөр хүн муулах тохиолдолд тэр шархаас үүссэн байх магадлал байдаг. Тэр шархыг цэвэрлэх хэрэгцээтэй. Ямар шархтай байна вэ гэдэг хүн олох нь чухал. Аливаа нэгэн санхүүгийн аливаа нэгэн байдлаар тоглоом ингээд хүрэлцдэггүй байснаас болоод ч юм уу тэрнээс болоод яадаг вэ гэвэл тэрхүү шарх үүссэн бол шархыг цэвэрлэх нь чухал. Тэгээ өөр сэтгэлийн цэвэрлэлийн дээр бол өссөн орчин баав ээжтэй амьдрсан үгээс шалтгаалж амьдралыг харах өнцөг бас өөр байдаг. Тэгээ ямар өссөн орчин хөдөө эмээ өдрөөс тоо аав ээжтэйгээ амьдрсан уу? Аав ээжтэйгээ амьдарч явах цэцэрлэгт явсан уу? Эсвэл аав ээжтэйгээ байж явах ээж нь яг бүрэн харж ийсэн үү те? Тэгээ яг тухайн үед санхүүгээр та нарыг хангалттай байсан уу гэх мэт олон шалтгаанууд байдаг. Олон шалтгаануудыг одоо хүний амьдралыг харах өнцөг нь өөр байдаг. Байдаг. Тэгээ энэ бүх зүйлийг хүн ингээ мэдэх нь чухал. Өөрийгөө олж илрүүлэх нь чухал байдаг. Тэгээ дараа 0-5 наснд эцэг эхийн халамжинд байсан хэсэг. Энэ бол хамгийн critical үе буюу хамгийн чухал үе байдаг. 0-5 нас буюу 6 нас хүртэл нь ингээ хүн амьдралынхаа хийж сурж болох бараг ихэнх зүйлсүүдийг бараг 60% нь сурдаг жаахгүй. Ярьж сурдаг, явж сурдаг. Тэ? Үнтэй холбогдож сурдаг, тоглож сурдаг, хоол унд идэж сурдаг, эхийн сүгээс гаргахыг сурдаг гэх мэт олон зүйл сурдаг. Энэ үед нь эцгийн халамжинд байсан эсэх нь болохоор яг ингээд бүрэн бүтэн халамжилсан уу эсвэл хэдэн сартаа нэг яасалж явуулсан уу бас шалтгаалж хүмүүсийн хөгжил өөрөдөг. Хүмүүс яадаг бол тэрхүү 0-3 наснд ялангуяа онцгойлон би асран primary care person буюу яг тэр үндсэн халамжлагч тэр хүнээс хол байх тохиолдолд хүүхдүүд ингээд яасалж яваад ирэнгууд нь ингээд эцэг ихтэй үнэхээр итгэж яхад альва нэгэн байдлаар тэрхүү 0-3 наснд тэрхүү эцэгээс холдох үед яг намайг өсгөнөж намайг хамгаална гэж ижсэн тэрхүү байхгүй болчоор яаж хаа мэдхэ байлдаг. Тэгээ хүүхдүүд уйлдаг. Уйлангууд нь хүмүүс яадаг нэг цэцэрлэгчүүд уйлж байгаад болдгийн. Очоод томоож нийгэм шиг гэдэг. Тэгтээ яг бодит байдал дээр хүүхэд эцэг ихтэйгээ байх үе дээр хамгийн эрүүл сар бол хамгийн тэрхүү одоо шилдэг сэтгэл зүйн хувь сэтгэл аав ээж намайг хизээч өрөхгүй үргэлж надад цуг байна гэсэн тэрхүү итгэл дотор тэгэд өөрчлөгддөг юм аа. Тэгэд өөрчлөгддөг байна. Тэгээ 0-5 наснд яг эцгийн халамжинд байж хат аав нь ингээд хол ажилтдаг байсан уу? Олон өдөр сараараа эсвэл тээврийн жолооч байсан уу? Эсвэл одоо хол томилтоор явдаг байсан үгээс шалтгаалж бас өөрчлөгдөнө. Эцэгхэн цуг байгаа тохиолдолд цуг халамжилж байгаа тохиолдолд тэр хүүхдүүдийн сэтгэл зүй болон бүх зүйл маш өөр байдаг. Яг бүрэн бүтэн эцэг их нь яг бүрэн халамжилсан ээж нь ялангуяа хүүхдүүдэд гэртээ хараад хүүхдтэйгээ бүрэн цаг өнгөрөөсөн бүх зүйлсээ цаг байсан хүүхдүүд маш тийм өөр илүү сайн үр дүнтэй байдаг. Ингээд намайг миний итгэдэг хүмүүс гинт алга болчихгүй гэдэгт итгэдэг. Тэдний сэтгэлийн хувьд тийм төгшүүр бага байдаг. Ялангуяа бас аав ээж нь хажууд нь бас ингээд тийм эрүүл уруулам аливаа зүйлс гарахгүй байх тохиолдол тэдгээр зүйлсээс ингээд ангид бас байдаг юм аа. Тэгээ эцэг их нь бас бүрэн бүтэн өсгөж халамжилсан хэсэг. 0-5 наснд эцэг их нь байсан мөртлөө өвөө эмээгээр нь ясалт хургуулчаад өглөө ажилдаа орой ажилдаа бас байна. Мэдээж бид нар санхүүгээ бол бас ажил төрөл хүн болгон хийдэг. Харин гэхдээ ингээд цуг байгаа мөртлөө бүрэн өсгөж халамжилсан болохоор хүүхдүүдтэйгээ цуг байх хүүхдүүдтэйгээ бүрэн ингэж өсгөх эхэлж байгаа. Хэрвээ тэгээгүй тохиолдолд хүүхдийн хүний бэрхүү сэтгэл зүй бас өөр байдаг байгаа. Өөр байд яг бол нэг хэлсэн шүү дээ 0-3 насны орн аливаа нэг яаслам аливаа нэг явахад итгэж ийсэн миний нэг гидсэндээ байхдаа сонсч ирсэн дуу хоолойд өөрчлөлтөд өөр хүн байгааг мэддэг. Тэгээд ялангуяа гадаад орноос ингээд заримдаа өвөөмөр ингээ хүүхдээ явуулдаг бага хатна. Тэгээ явуулан одоо онгоцсон ингээ тасралтгүй хөл
Тэгээд очиж байгаа Монгол очичоод тэгээд дараа нь бусаад ирэхэд ингээд бишүүрхэх зэрэг зүйлс бас байдаг. Тэгээ иймэрхүү зүйлс байна. Тэгээ иймэрхүү талбар дээр бид нар яах вэ? Бид нар сэтгэлийн цэвэрлэгийг хийх нь чухал. Альва тэр бага байхдаа ярьсан зүйлсийг бага болсон зүйлсийг нь ярина, цэвэрлэн. Та хэрвээ боломжтой бол, гэхээр боломжтой бол гэр бүлээ хүүхдүүдийг тэрхүү бага наснд нь асран хамгаалаар өөрөө хамгаалаараа ээж нар ялангуяа онцгой асран хамгаалаараа аав нар ажилдаа байсан ч гэсэн гэртээ ирээд хүүхдүүдтэйгээ ингээд live presently буюу ингээд утас үзээд альва нэгэн зүйл үзээд завгүй биш харин цаг зарцуулаараа цуг цагийг өнгөрөөгөөр энэ хэр асар тийм чухал хэсэг байдаг шүү. Тэгээ та бүгдийг уриалж байна. Энэ үнэхээр чухал хэсэг. Хүн бүхий л амьдралын туршид тэр хүүхэд ирээдүйд том болно. Дараа нь тэрхүү яг сурсан зүйлсээ дараа нь хүүхдүүдтэй дамжуулдаг. Бүгд бүтэн үед дамжсан тэрхүү асран хамаарал тэр хүүхдүүдийг сайн сэтгэл зүйтэй болгоход нөлөөлөх тийм чухал үнд хөрөнгө оруулалт байгаа шүү. Тэгээд тэр чухал өнд хөрөнгө оруулалтыг оруулаагүй маш их ажилласнаас болоод хүүхдүүдтэй анхаарал хандаламж тавиагүй гэс болоод яг тэр алтан үеийг нь алдснаас болоод бас бурхан хүүхдүүд нь бурханд итгэдэггүй. Тэгээд араас нь 10, 20, 30 жил залбирч байгаа эцэгхүүдийг би мэднэ. Тэгээд яг тэрхүү алтан үе дээрээ хэрвээ бид нөлөөлж бурханд итгэлийг нөлөөлж чадах юм бол дараа нь 10, 20, 30 жил залбираад ах шаардлагагүй. Тэр угаасаа бурханы хүмүүс болох байхгүй. Бурханлаг хүмүүс болоход нь бид нар нөлөөлөх юм. 100% нөлөөлөх юм аа. Та бүгдийг өрөөж байна. Халелуя. Тэгээ өнөөдөр дараа нь аюулгүй 4 хана гэж хэсэг байна. Энэ аюулгүй 4 хана нь болохоор юу вэ гэвэл хүн хүүхдүүд иймэрхүү 4 талбар дээр ийм аюулгүй байдлыг мэдрэх нь чухал байдаг. Тэгэхээр тэрний юу гэвэл 1-р санхүү, 2-р нь махан бие, 3-р сэтгэл санаа, 4-р нь оюун санаа байдаг. Тэгэхээр ингээд санхүүгийн хувьд ингээд мөнгө дуусчихна гэж бодох ш. Гэрт нь мөнгө санхүү нь үнэхээр хөрөлцөхгүй байвал хүүхдүүдийн хажууд битээр хүүхэдтэй ярьж болохгүй. Та хүүхдийг эрүүл сарвал хин хэрвээ ямар нэгэн байдлаар ингээд одоо 2 дахь буюу махан бие буюу хин нэг ирээд хүүхд рүү жаа халдаад хүүхд чинь ингээд гимтэхийг орлол та яасан ч хамгаална тийм үү. Ямар тийм нөхцөл байдлыг зөвшөөрөхгүй. Тэгээ махан биений хувьд аав ээж намайг үргэлж хамгаалдаг гэсэн тэрхүү байдлыг хүүхдүүд мэдэрч байн мэдгэн чухал байдаг. Үүний хажууд бас санхүүгийн хувьд аав ээж үргэлж хангадаг, үргэлж мөнгө санхүү болдог, юм дуусчихдаг гэж айхгүй. Тийм айхгүй байх нь үнэхээр үргэлж тийм өссөр чухал юм аа. Тэгээ санхүүгийн хувьд тэрхүү хүүхдүүдэд тэтгэх нь бидний үүрэг. Санхүү бага нь санхүүгийн төлөө залбирх хүүхдүүдэд юм хэрэгцээтэй байна. Гарч ажиллахээ. Ажлын төлөө залбир мөнгөтэй бол мөнгө олох нь таны үүрэг. Мэдж сайн таны үүрэг. Тэгээ сэтгэл санааны хувьд буюу тэр хүүхдүүдийн сэтгэл санааны хувьд альва нэгэн байдлаас дараа нь тийм гинт ингээл аав нь архиугаал орж ирэл хэрүүл оруул болчихно альва нэгэн зүйл болчихно инг чин тэг чин ээж ууралч гэсэн сэтгэл санааны хувьд хүүхдүүдийг аюулгүй байлгах юм. Тэгж юм байнга дараа нь гинт байхгүй болчихно гинт инг чин гэж айж болохгүй хизээч хүүхэд ингэ байж хүн орж ирэх намайг зодчихно танихгүй орж ирэх намайг зодчихно гэж энэ талбар дээр хүмүүс ихэнх хүмүүс хүүхдүүдэд маш сайн хамгаалдаг. Бараг л бүх хүмүүс бүгдээр маш сайн хамгаалдаг. Сэтгэл санааны хувьд хүмүүс хамгаалах нь чухал. Хүүхдүүдээ асар сайн хамгаалах нь чухал байгаа шүү. Та бүгд уриалж байна. Оюун санааг нь хамгаал, оюун санааг нь тэргүй альва муу зүйлс үзэхээс хамгаал, тэр талбар дээр та хамгаалалт байх нь чухал байна. Сэтгэл санааг нь хамгаалах нь чухал байна. Тэгээ та бүгд уриалж байна. Тэгээ гэр бүлийн талбар дээр гэр бүл үнэхээр асар чухал бол гэр бүлийг үнэхээр босгон байгуулагч нь бурхан билээ. Энэхүү уулыг бүгдээр хамтаа босгон байгуулж энэхүү гэр бүлийн талбар дээр тэрхүү шархуудасаа цэвэрлэх цэцгээ, шархуудыг цэвэрлж явуулцгаая. Энэ сэтгэлийн цэвэрлэгийг өөртөө хийгээрэй. Чад нэг дор хийгээд болохгүй аль бол боломжтой бол удаан хугацаанд маш сайн хийгээрэй гэж та бүгдийг Есүс нэр ерөөн залбирч байна. Ерөөж байна. Дараач ишлэлээр уулзцгаая.